Тань шилэн даасны тухай үеийг ерөөхдөө та дэмжиж байгаа юу? Дэмжиж байгаа шүү дээ, зөв шүү дээ. Батлагдах ёстой хувь гэж бодож байгаа юм. Тэгээ батлагдах ёстой. Ингэж юусэн ил тод байдал хангах ёстой шүү дээ. Ер нь шилэн тастай байх нь зөв шүү дээ. Тэгээ ер нь л бүх юм ил тодорхой байсан дээр л гэж би бол бодож байна. Зөвлөдөө тань одоо мөнгө идлээ энэ төрийн том дарга нарын идэж уулдаг байдгийг ард иргэдэд ард түмэнд ил тод байх хэрэгтэй гэж ойлгож байна. Одоо мөнгөний асуудал ч хүнд байна. Идлээ уулдаг төрөөс гарч байгаа мөнгө эцэн л одоо тэгэл янз бүрийн идэж уудаг л гэж яриа хороо саний хөвлөлөөр гарч байх юм. Тэгээд одоо тэр та нар нөхцөл ярьдгаар бол тэрний ард түмэнд ил тод байх хэрэгтэй яаж болов гэж би ойлгож байна. Зөвлөдөө хэрэг хэрэгжиж ивэл наадах чинь зөвл. Юу л дэмжин хэрэг байдаг бол тий. Болж байна тий. Нээлттэй болгоул сайн шүү дээ ер нь тий. Тэр 100% хүн болгол тийм босч байгаа шүү дээ. Тэр 100% дэмжиж байна. Уг нь бол юм болгон нээлттэй байх хэрэгтэй шүү тийм ээ. Тий. Тэгэхээр чинь иргэд бас альва төрийн байгууллага үйл ажиллагаанд хяналттай байх хэрэгтэй. Тэр юм болгон тийм иргэдийн хяналтын дор явбал бодит нэг л мэдгэд л хэрэгтэй болов гэж бодож байна шүү дээ. Тэрийг дэмжиж байгаа. Тэр бол угаасаа иргэд бол төр засгийн юу хийж байгааг бол харж явах хэрэгтэй шүү дээ. Хин юу хийж байгаа, ямар үйлдэл хийж байгаа, хаашаа хэдэн төгрөг зарж байгаа бүх юм тодорхой ном ёсныхаа дагуу ингээл явж явал тэгэл болж явах байсан байхгүй юу. Тэрийг ямар нэг дарга хэмээх эрх мэдэлт нь дээрээс нь юмыг албан байгуулах энэ тэрийн эрх ашиг гэсэн тийм айл одоо социализмын үеийн тийм хоцрогдсон хууль тогтоомжоор төрийн бамбаа барьж тэрийг одоо нууж хаадаг хааш ядж хэдэн жил ярих ууснаа хүртэл дарж яадаг тэр бол хамгийн утгагүй юм байхгүй юу.